За тэгээд одоо ер нь бол энэ хаварчин бол засгийн газар маань бол ковидын зам болно. Бид нэр бол одоо 100 жилийн тэмдэглэн ингээд зарлаад байсан шүү дээ. Ингэнгүүт чинь уяачд маань мордоо уяад хэлсэн өвчүүд маань бэлтгэл мандаа хамрагдаад сурчид маань бэлтгэл мандаа хамрагдаад ихсэн байна шүү дээ. За ингээд ард түмэн ч гэсэн сайхан наадам босох юм байна гэл ингээл вакцина хамрагдаад ингээл байцгааж байгаа шүү дээ. Тэгээ байж итл чинь 6 сарын 16-ны засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайд байна. За ерөөсөө улсын наадам хий. Аймгийн наадамд бүгдийг болиё гэсэн чиглэл гардаг. За ингээд тэгэхэд энэ хүмүүс ч одоо юу болвоо? Яаваа гэдэг ингээд божигно шүү дээ. Монголын ард түмч. Өнцөг болон мөртэй. Тэгээд энэ Монголын уяачдын холбоо, бүхий холбоо, сурын холбоо гурав нэгдээ 18 шаардлага өгсөн шүү дээ. Ингэх юм бол аймгийн сумын наадам бүгдийг хорчоод улсын наадамд ангаар хийх юм бол хөл хөдөлгөөн чинь хөдөлгөөнөөс ингээд ядал суудлах ихтэй ихсэх юм биш үү? Эргэж харж үзээч гэж аймгийн сумын наадмыг. За ингэсэн чинь 6 сарын 23-ны засгийн газар одоо энэ 171 төгрөг тогтоол байна л да. Миний өмнө байж байна. Захимаар улсын наадмаа хий. Аймгийн сумын наадмыг 7 сарын 20 хүртэл хойшлуулад тэрнээс хойш дүгнэлт гаргаад хийхийг зөвшөөрсөн аймгийн засаг дарганаас бүгд ингэ байжсэн. Ингээд уяач бөхчүүд харваач чинь ингээл хий болно гэл ингээл ард түмэн чинь болно гэл байжсэн. Тэгсэн яас. 6 сарын 30-нд ахаад засгийн газрын хурлуулж байгаа л дээлж турлаа. Тэгэхэд бол амар сайхан сайд ковид авсан гээд Монгол улсын шадар сайд чинь баяр наадмын комиссийн дарга байдаг юм л да. Тэгээд ковид авсан тул чөлөө аваад хууль зүйн сайдын Баатрыг баяр наадмын комиссийн дарга гээд томилж байгаа. За ингэ байж итэл 7 сарын 1-нд залуучууд нөө наадам мөнгөө наадмынхаа мөнгийг одоо эмнэлэг зарцуулъя. Хүн амтан юм байна. Тасаад ийж. Энэ бол үйл бодлоо хүмүүс илэрхийлж эзлэв. Тэгсэн өдөөс хойш онцгойг улсын онцгойг хуралдаад 7 сарын 2 буюу 5 дахь өдрөө гэлээсэн цагт засгийн газар ээж суралдаан зарлаад наадмыг хойшлуулах хурлуулна гэдэг. Ингээд 7 сарын 20-нд хуралдаад хойшлолоо. Энэ хооронд хэдэн удаа эргэж утсан асуудал гарсан байна. Энэ оюун эрдэнэ сайд одоо сая тэр 7 сарын 20-нд ийм шийдвэр гаргачаад энэ бол эрт гарсан шийдвэр юм аа. Тэр жагсаалал болоогүй юм аа. гэж өөрөө тайлбарж илээ. Тэгэхээр энэ бол худлаа. 6 сарын 30 гэхэд наадам болохоор төлөвлөөд баяр наадмын комиссийн даргаыг соль тавьж ирсэн биз дээ. Тэгэхээр тэр эрт гаргасан тэр эрдэнэ төмөрийн зөвлөлдсөн эрт гарсан шийдвэр гэдэг нь ерөөс худлаа шийдвэр байхгүй юу? Тэгээ эндээс юу харагдаж байна гэхээр бид нэр заавал наадам хийх гэдэг юм шиг. Ер нь энэ засгийн газрын шийдвэр чинь дандаа ингэж өөрчлөгдөж холбирч ингэж байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Хой хүнийхээ би бодож шүү дээ. Энэ манай ердөөсөө арай л асан багдаад байдаг юм уу? Балчирдаад байдаг юм уу? Монгол ахаагаас хэтэрхий холцсон хүн байдаг юм уу? Ерөөсөө данс хойшоолоор ажиллаа яваад байна гэдэг сүүлийн үед үчээд байдаг нь бол энэ үнэн болж энэ одоо энэ жишээ нь зөвхөн наадмын юм дээр л үнэн болж өгч байгаа юм. Ийм олон шийдвэр өөрчлөгдчихөд. Тэгэл ер нь бол маш олон шийдвэрүүд өөрчлөлөөл яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол арай л болоогүй тийм хүнийг ерөнхий сайд болгосон юм болоо да бид нэр тийм л бодол сууж байгаа юм.